Сүүлийн жилүүдэд эцэг эхчүүд хүүхдээ Монтессори арга зүйгээр хөгжүүлж энэ талаар ихээхэн сонирхолсон байна. Тэгвэл энэ арга зүйг хэрэгжүүлдэг эцэг эх багш нар хүүхдийг хүмүүжүүлэх гэхээс илүү бие даалгаж өөрөөр нь эрэл хайгуул хийлгэж хөгжүүлдэг хэмээн ярьж байна. Хүүхдийг төрсөн цагаас нь мэдрэмж чадварт нь уялдуулан Монтессори орчин бүрдүүлж тоглоомоор тоглуулах, өөрөөр нь бие даалгаж хийлгэх гэх мэтээр энэхүү аргыг хэрэгжүүлдэг. Тухайлбал дөнгөж төрсөн хүүхэд зөвхөн харцагоо өнгө ялгадаг учраас ийм өнгийн зураг харуулах, тоглоом өлгөх зэргээр харах чадварыг хөгжүүлдэг байна. Харин бидний мэдхээр хүүхдийн цэцэрлэгүүд яг л тэдэнд тохирсон жижигхэн хэрэглэгдэхүүнтэй байдаг нь Монтессори орчны нэг илрэл юм а. За энэ бол хүүхдийн нас бие сэтгэхгүй онцлог тохирсон Монтессори тавиураа гам та бүхэн харж байгаа бол хамгийн доотлол хэсэгт нь дөнгөж төрсэн болон мөлхтөг хүүхдүүдэд зориулсан тоглоом байгаа бол дунд хэсэгт нь одоо 8 сартай хүүхдүүдэд зориулсан гарын булчин хөгжүүлэх тоглоом байна. Зарим хамгийн дээдлийн хэсэгт нь одоо зогсдог, явдаг буюу 1 настай хүүхдүүдэд зориулсан ийм тоглоом харагдаж байна. За тэгэхээр энэ тавиураас бол одоо хүүхд өөрөө ирээд тоглоом авчих боломжтой ийм одоо өндөрт нь таарсан, онцлогт нь таарсан байгааг та бүхэн анзаарч байгаа бах. За ингээд хүүхэд том болох тусмаа одоо гэрийн эд тогшлыг оролдож сонирхож эхэлдэг. Энэ үед нь тухайн хүүхдийнхээ одоо биетэн тохирсон жижиг хэрэглэгдэхүүн хэрэглүүлвэл одоо тухайлбал энэ юулүүрээр ингэж усыг юуснээр өөртөө одоо цай аягалж чаддаг болохоос гадна гарын булчин хөгжиж одоо цаашдынхаа амьдралд бэлтгэдэж байна гэсэн үг юм а. Эсвэл одоо цэцэрлэгт жишээ аваад үзэхэд багш одоо 35 хүүхэдтэй ажилладаг байлаа шүү дээ. Тэнгүүл одоо өөр одоо арга зүй хэрэгжүүлж байгаа цэцэрлэгүүд бол тухайн яг багшийн хүссэн ямиг л суралцдаг 35 хүүхэд зэрэг. Монтессори цэцэрлэгт болохоор хүүхэд 35 хүүхэд 35 өөр юм хийдэг. Яг өөрийнхөө дуртай хүссэн юм аа л авч хийдэг. Энэ болохоор сонголт хийх эрх чөлөө гэж яддаг. Тийм болохоор одоо томчуудын хүслээр биш өөрийнхөө хүслээр суралцдаг. Зөвхөн гэр сургууль цэцэрлэгтээ Монтессори орчин бүрдүүлэхээс гадна ээж аав өөрсдийн хандлагаар зөв үлгэр дуурайл болох ёстой. Монтессори арга зүгээр хүүхдээ хөгжүүлдэг ээж аавын төлөөлөл нь алтан заяа юм а. Түүний охин Силэн 2 настай. За тэд 8 сарын өмнөөс Монтессори арга зүйг амьдралдаа нэвтрүүлжээ. Энэ хугацаанд охин эмэгцэгтдээ анхаарал төвлөрөлт сайтай болсон байна. Бутраас нь тоглоом хураачин тэгээд яг цагийн горонд оруулсан гэж болно л да. Өглөөс л нүрэ ухаагаас ихсүүлээ шүдээр уугаачин тэгэл эрж дойр зургийн хоол одоо гэрээ ажилд юу нэг оролцуулдаг байхгүй тэр чинь өөрөө ер нь Монтессори л та. Тоглоомын өрөө үүдний хэсэг, өөрийгөө арчлах хэсэг, хувцсны шүгэ, галтгоо зэргийг Силэн охинд тогтжуулж өгчээ. Монтессори ээж аав байна гэдэг тийм ч хэлбэр зүйл биш хүүхэдтэй анхаарал хандуулах чанарыг нэг талаар сайжруулдаг гэж ярьж байна. Яг ингээ өөрийнх нь төвшөнд харсан зэгцтэй тэгээд ер нь бол нэг 2-3 тоглоом ч юм уу ингээд техник ээлжинд танилцуулаад тэгээд тэрийг төгсөөд эзэмшин штэ ер нь сайн тоглоо сурсан дараагийн тоглоомыг танилцуулах тэгээд тоглоо сурсан тоглоом эргүүлээ хураа далд хийж байх ч юм уу те хит их олон тоглоом бас хүүхдэд онцгой байдаг. Монтессори арга зүйг тгээс 3, 3-аас 6, 6-аас 12 нас гэх мэтээр үйлчилдэг. Тгээс 3 наснд ээж аав нар ихэвчлэн гэртээ орчин бүрдүүлж хүүхдээ энэ аргаар хөгжүүлдэг. Харин 3-аас 6 насныханд зориулсан үйл ажиллагааг манай улсад 10 гаруй байгууллага явуулж байгаа юм а. Иглийн мэдээнд Оюун Эрдэнэ Батгуйг нар сурвалжлаа.